За цагаан сарынхаа хөхөт явах аялал маань фейлдсэн бичлэгээ оруулъя. Одоо яах вэ те? За бид нар Өмнө Говь аймагт амьдардаг учраас урагшаага шууд хиттийн хил залгаа, гашуун сухатын хилээрээ шууд урагшаа хитт рүү гарахад бид нарт хоног алдахгүй заавал Улаанбаатараа дарайл, замын үдээр дарайл, очир дугаартай ингэж алцаад тэрүүгээр явах шаардлагагүй шууд уртлынхаа бомтоор очир дугааргүй ингэж орчих боломжтой байдаг. Тэгээ бид нар энэ удаа энэ маршрутаа сонгосон. Тэгээд өглөө 8-аас 10-аас 2-оос гэсэн 3 маршрутаар автобусаар нөгөө хил гарах хүмүүсээ гаргадаг учраас 8-ын автобусанд дамжих гад өглөө өөрөөр 4:30 гээд гэрээсээ гарсан. Тэг хүүхдүүдээ яг унтаа гарна машиныхаа ард тавиал тэгэл хөдөлсөн. За энэ замаар явахын эрсдэлтэй тал нь юу гэхээр удаан нүүрсний машинууд зөрдөг учраас маш анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Хэдийгээр ингээд дан засан замаар явсаар байгаа гашин сууатын бомд ордог ч гэсэндээ юм том нүүрсний машинууд маш их зөрдөг байх нэ. За тэгээд нэг инээдтэй юм нь одоо нэг гашин сууатын бомд дээр нөгөө 50 янаар цаашаа ингээд автобусаар хил гардаг байхгүй юу? Тэгээд тэр хил гардаг юуг нь бичиж өгдөг. Гүн нь бидрийг утсан чинь яан сохтуу байсан заяа. Тэгээд энэ одоо ингээд юугаач бичих одоо тэнхэлгүй байна. Тасалбарч бичих тэнхэлгүй байна гэд автобусны хэмжүүлж чинь та нар бид нар лөө мөнгө над руу одоо ингээд мөнгө хийчихээ тэгээд хэдүүлээ гарыг гэдэг ингээд шууд гарсан. Тэгээд за одоо тэгээ гол яриандаа оръё. Тэгээд Монголын хэлээр хамгийн сонирхолтой заяа. Монголын хэлээр бид нарыг юу жанзараагүй гаргацсан заяа. Бид нар штампыг дараад гаргаа явуулсан. За тэгсэн чинь хятадын хэлээр очсон чинь яасан гэсэн чинь амар инээдтэй том алдаа битээр гаргасан заяа. 5 жилийн өмнө манай гэр бүл Филиппинд очиж нөгөө сурахаар явхад манай ганцхан охин төрсэн байсан. Тэгээд охин бид гурав 10 жилээр юугаа захиалсан гадаад паспортаа захиалсан байсан байхгүй юу? Тэгээд би амар солиотой автоматар нөгөө нэг 10 жилээр паспортаа захиалсан даа гэж бодонгуутлаа охиныхоо паспортыг би 10 жилээр одоо 10 жилийн дараа л хугацаанд дуусна гэж юусэн охиныхоо паспортын хугацаа руу би хараачгүй заяа. Тэгсэн чинь хүүхдийн гадаад паспорт чинь 5 жилээр солих хэрэгтэй байдаг юм байна. Яг тэгвэл царайнд байнга ингэж өөрчлөгдөж идэг учраас 5 жилээр ингэж гадаад паспортыг өгдөг юм байна. Тэгсэн чинь би тэрийг мэдгүй ёо тэгсэн чинь хятадын хэл дээр утсан чинь манай охины гадаад паспорт 2025 оны 10 сард хугацаанд дууссан байвал яах вэ? Ёо бүр за тэгэл хятадын гал бид нарыг та нар охиноо үлдээгээд ингээд та дөрөв гарах боломжтой яах юм гэдэг. Тэгсэн юу гэж бид нар охиноо ингээд гал дээр үлдээчихэд явах вэ те. Тэгэл үгүй бид нар охиноо үлдэх боломжгүй гэдгсэн. Тэгвэл за одоо бүгдээрээ Монгол руу марш гэж аамж. За тэгэл дондын бүсээр бид нар ингээд Монгол руу буцах болсон доо. Яа. Тэгсэн чинь нөгөө нэг хятадын одоо уртлын хятад чинь нөгөө нэг хэдийгээр цагаан сарын 17-нд байгаад 16-нд хил хаах хэрэгтэй байсан ч гэсэндээ нөгөө нэг нүүрсний тээвэр нь 16-нд хаагаад хүн тээвэр нь болохоор 13-нд хаана гэдэг. Тэгээд бид нар яг нөгөө хаахтай зэрэгсээд нөгөө хил гарч байгаа царай нахгүй юу. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь бүр ингээд бид нарыг хөөртөөл ирээл манай хүүхдүүдийг ч хөөртөөл одоо яана гээл ёо бидрийг тоорс зогсоод хүүхдүүдийн манай хөөртөж хараад тэргээр нэг од оллоо. За тэгэл ямар ч гэсэн бүгдээрээ цүнхээ өрөөл буцсан да. Тэгээд бүх юм учир шалтгаантай байдаг да. Тэгээд ер нь бол буцсан бас нэг талаасаа бидэрт маш хэрэгтэй байсан. Бид буцаж явж байхдаа цагаан сарын дараа явах хэрэгтэй байна гэдэг төлөвлөгөө рүү орсон. Ер нь бол энэ удаагийн явалтаар бид нар нэгдүгээр яг ингээд цагаан сарыг тэнд өнгөрөх зорилготой байсан. Хоёрдугаар бас тэнд бид нар дахиад нэг шинэ ажил нэг зүйл эхлэх гэж байгаа болохоор тэрнтэйгээ холбоотой ингээд нөгөө судалгаа хийх хэрэгтэй байсан. Тэгээд нөгөө цагаан сарын амралт болж байгаа болохоор бас ингээд уулзах хэрэгтэй хүмүүс маань бас ихэн жоохон цагаан сарын амралтаар ингээд ийш тийш явчаад уулзаж амжихгүй юм шиг тийм төлөв харагдаад байсан. За тэгсэн чинь аялал маань туслагдж байгаагаараа бид нар цагаан сарын дараа явах юм бол нөгөө бүх юм ажиллагаанд ороод уулзах хэвээр хүмүүс маань ингээд ирчих юм бол бид нар ингээд одоо амжуулах ажлаа бүрэн амжуулаад ирэх боломжтой юм байна гэдэг нэг цон харагдаж байгаа байхгүй юу. За тэгээд аялал цагаан сарын дараа үргэлжлүүлэхэд болсон. За тэгэхээр зэрэг бас заримдаа нөгөө нэг бид нар ажил маань бүтэхгүй ямар нэгэн зүйлс ингээд саад дотор учрахаар бид нар яг тэр асуулт руугаа хараад яаж байгаа юм бэ өстэй ямар азгүй юм бэ гэл ингээд боддог штэ тий. Гэтэл бүх юм учир шалтгаантай байдаг. Бид нар тийшээ явах нь бас өндөр эрсдлээс хамгаалахын тулд одоо энэ аялал маань ингээд туслагдсан юм билүү тий. Тэгэхээр бүх юм учир утгатай байдаг. Тэгэхээр айхтар амар сэтгэлээр унаагүй. Тэгээд цагаан сарын дараа аялал үргэлжлүүлэх болно. Тэр бай.